даалгавраас үлзий өршөхөөрөө төлхөө тоглолтыг эхлүүлэх юм болоо да. За энэ хөл цувралын 4 дахь тоглолтын эхний тоглолтоо SJF-согоос ирэхээр боллоо. Багийн ахлагч үлзий өршөх. Jordan Harris өмнөх тоглолтод ердөө 4 оноо авсан Harris-д тоглооны оролцогч цөөн байсан. За голд төлгөөнөр бүгд амжсан үлзий буцаж аваад пик руу дээрээс төлгөөн татгуулсан дэлгэрний эсрэг баруунда яваад орсон. Тоглолтын онооны сэлхийг хагалсан. За гэхдээ үлзий өршөлтөөр хийж байгаа хамгаалалт ямар сайн болж байгаа гэдэг манай үзэгчид тоглолтын өмнөх анализаас харсан баг те. Scrap төлгөөний өдөөс самбартаа тоглосон. Сэлэг бодонсын ихний оноо. Harris-д бол оноо багаас нэрээс нь тоглосон тоо чигцэн байлаа да. Саруул дараад орсон тоглоогоо алдсан. Мөнх хоёр совсул байна да. Хошоо алхаад 3-аас шидсэн. Мөнх хоёрын шидэлт амжилттай. Үлзий өршөх эсрэг бөмбөг дуудсан да. Шахаад явах боломжтой. Сандлын татсан. Ямар мэдрэмжтэй хамгаалт вэ? Бөмбөг таслагдлаа. Үлзий өршөх нэг эсрэг 3-аа гарч ирсэн Jordan Harris. Жавчнаас шидсэн 3 онооны шидэлт амжилттай болсон. Яг Үлзий өршөх Harris. Баруунда хөдлөөд буцаа завж руу гаргаж байгаа юм байна. Мөнх хоёр аваад явуулсан. Мөнх хоёр ихний үед үнэхээр сайн байна шүү. шидэлтээр ирж байна. Scrap. Доор дамжуул диктер ирсэн. Дэлгэрний ямын 2 оноо. За тохиж ороод задлсан. Jordan Harris шууд шидэж байгаа юм байна. Harris 3-аас. Одоохондоо. Ахаад бөмбөг таслагдсан уу гэсэн Scrap бөмбөгийг авсан. Шалдаж өгсөн дамжуулалт дэлгэрний нэг илүү дамжуулалтаар инкваторыг судалсан. Үлзий өршөх төлгөөн зүүн дээр нь цалаа найдвартай өгсөн. Зүүн 45 дээрээс явуулсан. Мегмар сүрэнгийн үлзий өршөх. 3 онооны шидэл 5-аас 5 байгаа бол нөгөө тал бодонс 4-өөс тиг байгаа юм байна. Энэ үед Scrap 2 оноо авсан. Цагаас эхлээд амжилт нь ямар доо агцтай байгааг харуулж штэ. Сүүлийн 3 удирдал ингээ дараалал тагас шээ тоглож байгаа. Дэлгэрний ямын 2 оноо. Шүтлээ төвийн тамирчид байх бас нэг давуу тал тий. Саруул Эрдэнэ сударсан холын зай шидэлт амжилттай болсон. Багийн 2 дахь оноо. 10 секундын хугацаа үлдсэн байгаа. Эрдэнэ дундаас өсрөө шидсэн шидэлт амжилттай өөрөх нь үндсэн шидэлт байлаа. Станы ард өөрхөн байгаа. Ананд буцаад тулга руу гаргасан тулга Ижисүгийн эсрэг 3 оноо шидэлт зайрууллаа. Cousins зажиж руу өгсөн дүлгөөн зайг нөгөөд хамгаалсан. Инх Батын дүлгөөн дүүнийг нь 3 оноогоор шийдсэн. Каркинсланыг авсан. Мөнх төвшин дундаас шидэлт амжилттай. Ойртох шидэлт. За ойртох авсан James Carnick. Самраас аваад Эрдэнэ уршаа бүтэн талбайг туулсан дамжуулалт эзэндээ ирсэн. Мөнх төвшингээд овцгоо амжилттай. За 2-3 тоглолтын дундаас яваад орсон доо. Тоглоогоо алдаад өөрөө аваад нэмсэн Cousins алдаатай нэмэлтийн шидэлтийг үүсгэнэ. Төлгөө хамгаалж байгаа да. Нэг баг тамтаа тоглож байсан өөр тоглогч. Доор өгсөн ямар гой дамжуулалт вэ? Carnick-ийн төгсгөл амжилттай болсноор 1-р үеийг хааж байна. Ямар төвшин өчигдөр зарлагдсан байсан. За бодгосоо санандаас өөрөөс нь гарцсан баха. Jordan Harris-ийн сайн хамгаалт байлаа. Гэхдээ тоглооны ер нь идэвхтэй бүс рүү бол орж чадсангүй. Тоглооны цаг дуусч байгаа Harris сүүндээ алхаад явуулсан Jordan Harris. Гоё шидэл байлаа. За дамжуулалт дээр Jordan Harris хүрдсэн бөмбөг таслагдсан. Jordan Harris урагшаа ганцаараа гараад ирсэн цайрган дээрээс хүчтэй төгсөглөө. Нэг эсрэг хоёулаа ч юм уу гуруулаа тогтмол гарч ирж чадаад байна. Harris тулуй маш том зай байсан. Батагийн тулуй 3-аас харъя. Тулаг pick and pop дээр Cousins-ыг шидэлтэн дээр үлдээсэн DeMarcus Cousins багийнхаа 27 дахь оноог авч байна. Бодонсын хамгаалагч их хурдан байрлал эзэлчлээ. Үлзий өршөх бодтайлбаар хомж ороод Carnick-д үлдээсэн James Carnick маш хүнд байдлаас оноо авч чадлаа. Бодоныг үүсгэсэнтэй. Бодтайлбаар хомж ороод үлзий өршөх step back 3 онооны шидэлт цаграг хэмжээ. Хороос тийшээ байлгаж чадаад байгаа. Cousins доор гой дамжуулалтыг өгсөн инкваторын тоглоом амжилттай. Болоод байгаа. Төвшин эргээд үлзий өршөх гэсэн ямар гой сударч ба. Ердөө нэг гэн дамжуулалтаар сударчлаа үлзий өршөх. Jordan Harris задлсан мөнх төвшин нэг илүү дамжуулалт үлзий өршөх сударсан Мегмар сүрэнгийн үлзий өршөх 8 оноо дараалж авлаа. Өөрөө шууд татаад явуулж байгаа юм байна. Jaden Scrap. Cousins Harris дүндрээ хамгаалж хийж байгаа. За Батбаяр дэлгэрний мэлсаны араа шидсэн дээ. Наран гэрлийн Батбаяр. Harris. Ямар дамжроо дүлгөөнийг их гой судлаад өгсөн. Гавгийн дүлгөөн. Найдвартай дуслаа. Ирсэн загт өмнөх тоглолтуудад хийжсэн хамгаалцсаных бол дүлгөөн доор Carnick татуулсан. James Carnick алдаатай. За дүлгөөн Cousins дээр хамгаалтыг хийж байгаа. Cousins шахаад явсан. Саналыг нь татсан. Гэхдээ Cousins дүүн дээр нь барьц авдсангүй.
Яска бих таархан дамжуулт бөмбөг алдсан Jordan Harris нийслэлийн цаг. Jordan Harris гоё иргэсэн дамжуул James Carney цоолгой төгсгөл онооны зүрэг 18 болголоо. Scrap Cousins слоныг аваад орсон. За солиотой дараад оруулах цогцоо нэгж амаргүй л дээ. За Карник гар доор авцсан шидэлтээр наадсан тулах 2 дахь боломжийг үүсгээд буудагтай талбайгаас оноо түүсэн. За буудагтай талбайгаас авсан оноо бид бүхэнд харагдаж байна. Эсвэргээр 3 оноо шидэлтээс асар ол зөрүүтэй байгаа. Jordan Harris түүнийг чилсэн батлаад өглөөдөө. Төрийн дамжуулт Инкватор гоё тогсон доо. Туулах давталсангүй дамжуулт Батбаяр дээр ирсэн. Батбаярын 2 оноо. Scrap дараад орсон Jordan Harris-ийн удаас алтаатай тоглоогоо орууллаа. Нэмж шидэлтийг үүсгэнэ. За мөнх төвшин заслан дуудсан мөнх 2 аваад шууд явуулж байгаа юм байна. Мөнх 2-ын 3 оноо шидэлт амжилттай болж байна. Тонеско дахиад 14-өөс эхэлнэ. Scrap зай гарцсан. Scrap 3-аас Сэргэлэн Баатарын слоо найдвартай боллоо доо. За цаанаас Карник саруулын хамт орж бэлэн болж байна. Батбаяр доор өгсөн дэлгэр ням за гоё дамжуулт байлаа 2 оноо. 3 секунд үлдсэн үлцээр шиг шидгөөсөр аргагүй болсон. Үлцээр шиг шидэл цайрагт оржээ. Боломжтой боллоо. Тулаг за өндөр амтч хойлон очсон бөмбөгийн шижид Батбаяр хангалттай орон зай үүссэн. Батбаяр зүрөө тариуг нь өглөө. Үлцээр шиг Каркинсланыг авч ороо задалсан мөнх 2-ын тоглолтод 3 хийсэн байгаа штэ. Мөнх 2 4-гөө унаглаа. Үлцээр шиг Мөнх 2 хүнд байдлаас төгсгсөн дээдлигийн 2 удаагийн авраг Мөнх 2 хувийн 15 дахь оноо авлаа. Дортогоо баг зэрэг саармагчилсан дамжуулт төгөлтөр дээр ирсэн төгөлтөр ямар гоё алхамтай бай. Сэдвазрын төгөлтөр. Боловий дүлгөө шидгэж төдөлийг яарсангүй нүүрэн шугам дагаад Карникэд үдээсэн James Карникийн тоглолт амжилттай. Дуусч байгаа да. Үлцэн өршөг өөрөө алхаад орсон хөөргсөн тоглоогоо алдсан. Тулвын 2 дахь боломжоор довтлсон. За бариад дуусч байгаа юм байна. Төлөвөө бол ямар нэгэн довтлогоо хийхгүй юм байна. За энэ үзэгчдээ SJP Swag 84-72 ярцаатай цувралын 4 дахь тоглолтод ялд байгуулснаар 2-2 болж тэнцэж байна. Цувралын